Hi guys, хов болгонгийнхаа цоошинхэн дугаарт тавтай морил. За юу яцгаан манайхаа та бүхэн өмнөх бичлэгийг үзсэн бол би яг weekly recap оруулсан шүү дээ тий. Тэр бичлэгнээрээ хэлжсэн би өнгөрсөн 2-7 өдрийн турш ерөөсө weekly recap оруулаагүй алгасчихсан гэд. За тэгээд тийм болохоор 2-7 хоног weekly recap хийгээгүй болохоор энэ 7 хоног ингээд 2-ыг оруулчих уу. Зүгээр 2 weekly recap олон хувуудыг сонсохоор зүгээр ээ та нарт. За ямар ч сан өнөөдөр ингээд та бүхэндээ дахиад нэгэн weekly recap гэхээр одоо зөндөө олон хувуудыг зэрэг базаад ярьж өгөх гэж гэсэн үг. За тэгээд өнөөдрийн одоо бичлэгээр бас маш сонирхолтой яг шуугилж байгаа сэдвүүдийг өнөөдөр ярьж өгөх гэж байна. За ёо манайхаа хэрэг пиццанд дурлагсад хүмүүс байгаа бол дэлгэцэндээ ойртоод суугаараа та нартай дуулгах маш гоё мэдээ байна. Pizza Hut-д цаан чин Kung Pao хэм маягаар амталсан мөрөөдлийн амтад хар софт пицца худалдаанд гарсан байна. Орцондоо Kung Pao дахианы мах, улаан лойл, амтад эрдэн шиш, ногоон шош, cheddar бислэг, jalapeno соусаар амталсан. За тэгээд захандаа сувдан бислэгтэй ёстой л нэг мөрөөдлийн амтыг бүтээсэн байна. За тэгээд хар софт пицца маань cheddar бислэгтэй болон jalapeno соустай гэсэн хоёр төрлөөр гарч байгаа юм байна. Тэгээд дам пиццагаа 39 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой юм байна. За тэгээ бас hard soft багц гэж байгаа шүү манайхаа. Hard soft багц нь болохоор 55 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Багцанд нь юу багтаж байгаа вэ гэхлээр hard soft pizza, алимтай тэргүүн, татар шот гэд ийм цоошин нэмэлт бүтээгдэхүүнүүд багцсан юм байна. За тэгээ багцаа захиалах бол 75 55 55 55 хэмээх утас руу залгаад захиалгаа өгөөд хургуулад авах боломжтой. Эсвэл бол маш хялбараар Pizza Hut CGMN гэж ороод онлайнаар захиалгаа өгөх бас боломжтой шүү. За тэгээд хар софт пиццаг өнөөдөр хамт идэх найз руугаа энэхүү бичлэгийг явуулаарай. Ийм гоё амттай пиццаг амталж үзээгүй хүн байгаа бол одоо юу ч гэхэвдэ. Тийм үү? Амтд халуун пиццагаа илүү хялбараар Pizza Hut CGMN сайтаар онлайнаар захиалаарай. Pizza Hut. За эхний хэрэг болохоор Hailey Bieber, Justin Bieber хоёрын тухай байгаа. Угаасаа ойлгомжтой. Миний баг бүх бичлэгэн дээр л бүх weekly recap дээр энэ хоёрын тухай эсвэл Selena Gomez-ийн тухай яригддаг. Тэгээд угаасаа их алдартай хүмүүс болохоор угаасаа дандаа шуугуулж байх юм да. Тийм учраас ярихгүй байхын аргагүй. За Hailey Bieber, Justin Bieber хоёрын тухай юу болсон бэ гэхээр үстэй те. Hailey сая яг энэ 7 хоногийн 2 дахь өдөр буюу 5 сарын 20-ны өдөр Vogue сэтгүүлийн cover буюу одоо нүүрэн дээр нь гарсан байгаа. За Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарна гэдэг чинь бол угаасаа хамгийн том амжилт штэ тий ойлгомжтой маш одоо мундаг achievement байгаа. Хүн болгон зүгээр гараад байдаг зүйл бол угаасаа биш гэдэг та нар мэдчихэж байгаа. Ялангуяа Vogue US. За тэгэд энэ бол үнэхээр гоё шүүд болсон байлээ. Та нар тэр одоо зургнуудыг нь хараагүй бол хараараа би ч гэсэн энд ингээ оруулчихъя. Hailey үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан. Янз бүрийн аягүй гоё тийм газруудад зураг авахсан байлээ. Өөр стилээр, өөр vibe-аар тэгж зөндөө олон зургнууд авахсан байлээ. Тэгээ үнэхээр гайхалтай гоё харагдаж байсан. За тэгэд яг Hailey-гийн cover зургийнхын доор нь өөрийнх нь хэлсэн quote буюу одоо ишлэлийг нь оруулчихсан байсан. Тэрэн дээр юу гिचсэн байсан бэ гэхээр see me for me гэжсэн байгаа байхгүй юу? За тэрийг нь одоо юу гэж орчуулах вэ гэхээр штэ те. Миний жинхэнэ төрхийг олж хараарай. Намайг одоо яг хинбэ гэдгээр нь олж хараарай гэсэн одоо утгатай үг заяа. Тэгэд тийм одоо quote-ийг нь тавьсан байлээ. За тэгээ Vogue ингэж 2 дахь өдөр энэ cover-ын тавигдсны дараахан Justin яг тэр өдөр ингээд их нэртэй зориулаад их нэртэй баяр хүргэж байгаа юм шиг тийм яг тэр cover зургийг нь өөрийнхөө Instagram дээр тавьсан байгаа. Тэгэл хүмүүс анх бодохдоо те вау те бас ингээд их нэрээ дэмжиж гин их нэртэй баяр хүргэж гин овооштэй Justin гэл амар ингээд excited болоод байжсэн чинь тэгээд хүмүүс яг caption-ыг нь уншсан чинь юу ихнэрээдээ гэж дээшээ хайп хийх, ихнэрдээ баяр хүргэх, бараг ихнэрийгээ доош нь хийгээд байгаа юм байна. Айгүй сонин капшн тавьсан байсан. Тэгээ тэр капшн нь бол үнэхээр хүмүүсийн дургуцлыг хүргэсэн. Яаж одоо нөхөр нь бэж ижтэй ихнэрийгээ ингэж улаан цайм доор хийж, доошоо хийж идэг байна. Тэгээ доромжилж идэг байна гэд айгүй хүмүүс дургуцлаа илэрхийлсэн маа. За ямар капшн өгчихсэн байсан бэ гэхээр ингэж байгаа байхгүй юу? Yo, this reminds me when Hailey and I got into a huge fight. I told Hales that she would never be on the cover of Vogue. The юу гэж нөхөр штэ. Энэ надад юг санагдуулж ингэж нэг удаа Hailey битэр ингээд амар том одоо хэрүүл хийгээд тэгээд тэр хэрүүлийнхаа үеэр би ингээд Hailey-д хэлсэн. Чи бол хизээч Vogue magazine-ийн cover дээр нүүрэн дээр гарахгүй, гарч чадахгүй.
гэж хэлсэн гинэ их нэртэй хэрэлдэж байхдаа. Yikes. I know, so mean. For some reason, because I felt so disrespected, I thought I gotta get even. Гэж аахгүй. Тэр нь юу гэсэн үг гэхээр yikes гэдэг чи одоо нэг хүмүүс ингэдэж та Монголд нэг гэдэг тийм одоо reaction те yikes гингүү те yikes I know гэдэг нь болохоор харин тийм ээ би мэдэж байна амар тийм so mean байсан байгаа зү те жоохон муухай үг хэлсэн байгаа зү би гэхдээ яг тухайн үедээ яг тухайн хэрүүлийнхаа үед би амар тийм Hailey-гээр үл хүндэтгсэн мэдрэмж авсан учраас одоо to get even гэж аахгүй улам ингээд Hailey яг өөрөө хэрхэн үл хүндэтгсэн мэдрэмжийг авсан тэрнээс нь илүү бүр даах гад те эсвэл яг тэрнтэй адилхан тэнцүүлж ингэж өөрөг нь үл хүндэтгэх гээд тийм хорон үгийг албаар хэлсэн юм аа гэж хэлж байгаа юм. За тэнгүүтээ I think as we mature, we realize that we're not helping anything by getting even. We're honestly just prolonging what we really want, which is intimacy and connection. Гинэ. За тэнгүүтээ ингэж аа. За гэхдээ бид нэр одоо ингээд хөгшрөх тусмаа те одоо mature одоо хөгшрөх арай жоохон ингээд хүн нас явахаар жоохон нам сууна гэж яддаг шүү дээ тий. Нам суугаа жоохон ухаан орж эхлэхээр бид нэр ингээд ойлгодог юм шиг байгаамаа. Ингээд хүн өөрийнхөө партнертайгаа тий ингээд to get even ингээд тэнцээд улам ингээд одоо мөчөөгөө өгөхгүй байх нь яг үүндээ хэрэгтэй зүйл биш юм аа. Ерөөсөө тийм сайн зүйл биш юм аа. Яг үүндээ бид нар юу хүсдэг вэ гэхээр одоо intimacy тий халуун дотн байдал те. За тэгэнгүүтээ connection холбоог л ингэж би биенээсээ хүсэж идэх. Тэгэхээр одоо ингээд өөрсдөө партнертайгаа ингээд to get even ингээд мөчөөгөө өгөхгүй хэрэлдээд ингээд одоо доромжлоод авах шаардлага байхгүй гэдгийг бид нэр одоо хөгшрөх тусам олж мэддэгэ гэдэг утгаар хэлэх гээд байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ so baby, you already know. But forgive me for saying you wouldn't get a Vogue cover because clearly I was sadly mistaken. Тэр сүүлийн үгийг нь сайн сонсороо. Sadly mistaken. За энэ өгүүлбэр юу гэж нэ гэхээр ч те. Гэтэ хонгор минь чи аль үшинээ мэдж байгаа намайг одоо те тэр хэлсэн үгэндээ гимшиж байгаа гэдэг чи аль үшин мэдж байгаа. Гэтэ би дахиад хэлчих яа те. Намайг уучлаарай. Forgive me. Чамайг нэг Vogue сэтгүүлийн нүүрэн дээр хязгаарч гарч чадахгүй гэж хэлсэнд минь одоо уучлаарай. I was sadly mistaken гэдэг нь харамсалтай нь би буруу байжээ. Би буруу боджээ гэж байгаа байхгүй юу. Тэгээ ялангуяа тэр сүүлийн I was sadly mistaken гэдэг нь хүмүүсээ амар дургу хүргэж байгаа. Бараг те Justin бүр дургу хүрээд байгаа юм шиг те. Йоо ястэ би харамсалтай нь буруу байжээ те миний хэлсэн буруу байж өстой навшиг юм а гэж байгаа юм шиг те. Who says that? I was sadly mistaken. He could have just said I was mistaken. Зүгээр би угаасаа буруу байжээ. Би буруу бодсон байна. Тэгээ чи намайг буруу бодсныг баталж чадлаа гэд зүгээр I was mistaken гэж хэлчихвэл арай өөр те. Гэхдээ тэр sadly гэдэг үгийг оруулж байгаа нь харамсалтай нь би буруу боджээ гэж байгаа амар дургу өргмээр байгаа зү тий. За тэгээ та нар яг өөртөөхөө амьдрал дээр ингэ бодоод үзээрэй заяа. Хэрв өөрийн чинь нөхөр юм уу найз залуу тий өөрийг чинь амар том амжилт гаргачихсан байхад бүр бүх хүмүүст харуулахаар тий гэр бүлийнхэн найз нөхөд чинь харуулахаар бүр тэр битгийг л өөр дэлхийн хүмүүст харуулахаар ингээд юм бичээд тий өөрийг чинь доромжилж байгаа юм бичээд тавьчихвал танд ямар санагдах вэ? Гой санагдах уу? Тэ амар муухай тэгээ хүмүүс угаасаа уурлах нь дургуутсах нь аргагүй байсан. Тэр үнэхээр Justin бол үнэхээр өстө яачсан нөхөр вэ гэх бүр үгээ барж идэж байгаа. Заяа. За тэгээд энэ тухай бол угаасаа ойлгомжтой бүх gossip TikTok руу ярьж эхэлсэн, бүх YouTube-ээр ярьж эхэлсэн, бүх хэв мэдээллээр гарч эхэлсэн. Заяа бүр ингээд сонир сэтгүүлдэр ингээд ийм headline-тай иймэрхүү одоо нийтлүүд гарч эхэлж байгаа. За тэгсний дараагаар одоо Justin тэрийг харсан л байгаа шүү дээ. Ингээ хүмүүс яриад эхэлж байгааг харангуйтаа caption-а өөрчилчихсэн байсан манайхаа. Caption-а өөрчлөнгүүдээ зүгээр баахан emoji-нууд тавьчихсан байсан заяа. But the damage is already done. Гэхдээ яг damage нь хохирол нь бол аль үшээ хийгдчихсэн учраас тэрийг нэгэнд аваад өөрчилсөн ч гэсэндээ people saw it already. Тэ яжгаад Justin-ыг хэдэн сая хүмүүс дагдаг үлээ тэ тэр бүх хүмүүс аль үшээ харсан л байгаа шүү дээ тэ. За тийм байд манайхаа. Та нар юу гэж бодож байна энэ л дээр муухай зүйлэн гэж бодож байна эсвэл заян сүртэй гэж бодож байна. Тэгээд хүмүүсийн ярьж байгаагаар болохоор ч тэ одоо Justin ядаж ингээд гэр дотроо
Тэ ингээ энэ хойлохнаа багтаа юм private setting-тэй гэж ихнэрээ доромжилдог байсан бол за өстэй ямар муухай за гэтээ ядаж нэг тогоон дотор юм да гэж бодно. Тэ гэтэл ихнэрээ ингэж доромжилдог гэдгээ хүмүүст ил болгож байгаа нь бүр улам дургууг нь хэрэгэд байгаа байхгүй те. Тогоо хагаравч дотроо гэж нэг Монголын сайхан үг байдаг да те. Justin тэр үгийг мэддэггүй юм шиг байгаа. Justin ер нь Монголын зүр цэцэн үгнүүдийг зааж өгч явах хэрэгтэй те. Монголын зүр цэцэн үгнүүд ер нь дандаа үнэн байгаад идэв шүү. За дараагийн ярих байгаа gossip болохоор бас л яг Hailey Bieber-ийн хүү Vogue сэтгүүлийнх нь одоо шүүрэнгтэй холбоотой тийм ховж байгаа заяа. За энэ Vogue одоо cover дээр гарахаас гадна Hailey Vogue-тай хамтраад одоо нэг What's in my bag гэдэг нэг тиймэрхүү бичлэгүүд байдаг шүү дээ тийм. Тийм бичлэгийг хийсэн байгаа. Тэгээ тэр нь болохоор Vogue-ийн одоо YouTube channel дээр нь тавигдсан байгаа. Hi Vogue, I'm Hailey Bieber and this is what's in my bag. Тэр бол манайхаа үнэхээр сонирхолтой заяа. Та нар үзсэн нэг бараг 5 минут гармын бичлэг байсан заяа. Тэгээ зүгээр ингээд ер нь Vogue чинь тиймэрхүү бичлэгүүд хийдэг штэ. What's in my bag ч юм уу эсвэл oh what's my morning routine ч гэдэг юм уу те. Тиймэрхүү бичлэгүүдийг дандаа ингээд ийм одуудтай хийдэг. Тийм болохоор зүгээр л яг тийм normal бичлэг байгаа гэж бодогдсон заяа. Тэгээд эхлээд яхад бол зүгээр жирийн байгаа юм. Hailey юу штэ те. Ингээл эхлээд гаргаж ирж байгаа юм нь болохоор энэ бол миний ингээд sleeping mask гэж байгаа байхгүй. Би ингээд цүгэндээ ийм mask авч явдаг нүд тагалдаг mask гэдэг штэ те. Тэг би ундахтай хэрэгэлдэг ийм mask цүгэндээ авч явдаг гэл. Normal зүгээр энгийн зүйл те. За тэгснэ ингээл миний гарын тос би ингээд гарныхаа тосыг бас цүгэндээ авч явдаг гэл. Бас л normal зүйлийг харуулж байгаа юм. За тэгмүүдээ ингээ хоёр номыг харуулсан заяа. Энэ миний уншдаг номоо бүр амар их уншсан 4-5 удаа уншсан. Бүр ингээ 2-3 копи надад байдаг гэд нэг тийм хоёр ном харуулсан хгүй. Нэгдүгээр нь болохоор The Portable Nietzsche гэдэг ийм ном байгаа хгүй. Тэр ном нь болохоор тийм философч хүн болох Friedrich Nietzsche гэдэг хүний бичсэн тийм ном юм байна лээ. Нилээн зузаан ном байсан. За тэгээ дараагийнх нь ном болохоор Critique of Pure Reason гэдэг тийм ном байгаа. Тэр нь болохоор Immanuel Kant-ийн бичсэн ном байгаа юм аа. За энэ хоёр ингээд зузаан номуудыг харуулад энийг би бол дандаа уншдаг, дандаа авч явдаг ярьсан заяа. За тэгчхэнгүүдээ манайхаа ингээд journal гаргаж ирж байгаа. Өөрийнх нь тэмдэглэлийн дэвтэр, өдрийн тэмдэглэлийн гинэ. Тэрийг харуулангуудаа би энэнгүүгээр өстө хаашаач явдаггүй. Энэ бол миний одоо бүх өөрийнхөө thoughts, ideas тэ өөрийнхөө толгой дотор орж ирдэг бүх бодол болон миний надад орж ирдэг янз бүрийн шин содон санаанууд гэд тэ бүх тийм thoughts and ideas-ыг ийшээгээ ингэж дандаа бичдэг. Бүр энэгүүгээр би хаашаач явж чаддаггүй гэж харуулж байгаа байхгүй. Тэгээ тэр тэмдэглэлийн дэвтрээ харуулсан байхгүй. Хов хоосон манайхаа. It's blank. Every page is blank. За бүгдээрээ хоосон. Та нар бодож байгаа бох яагаад тэ. За яагаад гэхээр өчтдээ манайхаа энэ одоо яг өдрийн тэмдэглэлээс ахуулаад ер нь энэ бичлэг satire гэдэг нь харагдан заяа. Satire буюу одоо ёжилж юмыг хошин байдлаар ёжилж ингэж хийж байгаа бичлэг байсан заяа. Эхний хэдэн аярмуудаас бол тэгж харагдахгүй зүгээр нормал харагдаж байгаа юм. Тэгээ энэ аюу зэвэн. За би одоо цаашаа ингэ юу гаргасныг нь ярина. Гэхдээ энэ Hailey Bieber энэ бичлэгээрээ haters-уудтай зориулаад өөрийнхөө үзэн ядагчдуудаа зориулаад өөрийг нь интернет дээр муулаад янз бүрийн юм яриад байдаг хүмүүст зориулаад яг тэр хүмүүсийн ярьдаг зүйлүүдийг нь албаар өөрөө яг хэрэгэлдэг юм шиг өөрөө яг тийм юм шиг болгож яг тэр хүмүүсийн narrative-ыг ингэж гаргаж ирж байгаа байхгүй яг энэ хүү What's in my bag гэдэг видеогоор заяа. Тэгж яжилж хийсэн байгаа үнэхээр зөв үнэхээр ухаалаг заяа. Миний бодлоор энэ бичлэг бол үнэхээр ухаалаг байсан гэж бодож байгаа. Тэг үнэхээр л haters-үүдтэй одоо хариу өгвөл яг л ийм маягаар хариу өгөх ёстой гэж бодсон заяа. Тэгэд яагаад тэгж хоосон өдрийн тэмдэглэл гаргаад авъя гэхээр ингээ хүмүүс өстой энэ Hailey ч өстой ухаан муутай бодсон хийсэн юм байхгүй өстой айгу юу ч хийх юм байгаа бүүм өстой хийх юм байхгүй хачин амтан ингээл өстой амар доромжилдог хүмүүс тэнгууд тэр narrative зориулаад тэр хүмүүст зориулаад тийм би ингээд амар ингээл хэлсэн штэ би өстой өөрийнхөө толгойн дотор орж ирдэг бүх бодол бүх одоо ideas дэшин содон санаагаа ингэж энэ дотор бичдэг гингүүд тэр нь хоосон байнгут яг л үнэхээр өөрөө Hailey тэнэг юм шиг те ямар ч толгойд нь бодол нэ дээрээ шин содон байхгүй юм шиг те шин содон юм байхгүй юм шиг тэгж одоо хоосон юм харуулж байгаа юм. This is my journal. This is where I put all my thoughts. All of my ideas go into this. I couldn't go anywhere without it. I feel like my whole life is in here. It's
precious to me. Тэгвэл дараагийнх нь юм айгуу зэвэн зав манайха. Oh my god, it's so funny. Өөрийнхөө хэрэгэлдэг үнэртэй усыг гаргаж ирж байгаа хгүй. Би бол TikTok дээр энэ бүтэн бичлэгийг нь үзээгүй байсан. Зүгээр TikTok дээр ингэ явж байсан чи яг энэ үнэртэй усных нь хэсэг нь гараад ирсэн хгүй. Тэг би анхандаа харчаад вау үнэртэй ус амар гоё харагдаж чи нэрээ авч хэрэгэж үздэг юм уу гэсэн юм бодсон байсан хгүй. Тэгэхэд яг ойртуулаад харсан байхгүй тэр үнэртэй усыг нь. Тэгсэн чи perfume de Nepo гэж бичсэн байгаа хгүй. Nepo гэдэг чи юу л юм манайха? Одоо би тайлбарлаж өгчээсэн те хэрвээ мэддэггүй хүмүүс байсан бол нөгөө нэг ээж аавынхаа ачаар одоо иймэрхүү алдартай эсвэл мөнгөтэй төгрөгтэй бизнесмен хүмүүсийн ч юм уу тийм хүмүүсийн хүүхдүүд нь ээж аавынхаа ачаар яг адилхан одоо нэр хүндэнд хүрчих амжилтанд хүрчихийг одоо арын хаалгаар гэх юм уу те манай Монголд бол те таньдаг талаараа арын хаалгаар ингээд гэгүнтхэн нэр хүндэд хүрээд ингээ амжилтанд хүрчихийг Nepo baby гэж ярьдаг те тийм хүмүүсийн хүүхдүүдийг нь хэлжэг. Тэгсэн чинь тэгээд Hailey бол дандаа тэгж дутдаг штэ. Ямар ч тийм одоо авьяас байхгүй яг зөвхөн өөрийнхөө гэр бүлийнхаа нэрээр гарч ирсэн Baldwin family те Baldwin brothers гэд бүгдээрээ одоо Hailey-гийн аав нь болон нагад одоо аав ахуд нь бүгдээрээ жүжигчд штэ тийм учраас ингээд Hailey дандаа Nepo baby гэж ярьдаг. Аавынхаа аав ах нарынхаа ачаар гарч ирсэн гэд тэгсэн чинь тэгээд perfume de Nepo гэж бичсэн байхгүй. Nepo-гийн одоо perfume уул нь одоо perfume-нууд чинь үнэртэй уснууд чинь parfum de toilette ч гэх юм уу тиймэрхүү үгнүүд байдаг штэ тэгсэн чинь ингээд perfume de Nepo амар ухаалаг байгаа зү. This is my favorite perfume. I've basically been wearing this my entire life. I'm obsessed with it. It smells really vanilla. It's really gorgeous. It really does all the work for you without you having to do anything. Very effortless. За тэнгуүдээ өөрийнхөө цонхноос нэг өөрийнхөө брэнд болох Rhode-ийн lip treatment-ийг гаргаж ирсэн байгаа. Тэгээ эхлээд зүгээр нэгийг гаргаж ирдэг байхгүй гаргаж ирэнгүүтээ энэ бол миний Rhode lip treatment би бол энийг дандаа авч явдаг. Тэгээ ер нь ингээд I always have a couple of them in my bag гэж хэлж байгаа байхгүй. Ер нь би ингээд 2 3-ыг ингээд аваа явж ядгаа. Тэгээ цонхондөө гэд хэлсэн. Тэнгуүтээ ингээд гаргаж ирээл байгаа байхгүй. Гаргаж ирээл. Тэр нь дуустдаггүй зэ бүр амар атгах дүүрэн. Rhode lip treatment гаргаад ирсэн заяа амар их гаргаад ирээ тавьсан тэнгүүдээ гэл инээж мэнэ гэл заяа амар нийтдээ. This of course is my Rhode lip treatment. Obsessed with this. Take it with me everywhere. I always keep a couple on me. One more. Just keep those there. За тэнгүүтээ дараад нь хэлж байгаа зүйл нь болохоор тэ ингээ харуулад Bear Keychain гэсэн тийм бамбуушны одоо төлхөөрний осор. Тэнгүүтээ ийм compact mirror байсан. Ингээ авч явдаг, зөвхөндөө авч явдаг одоо тойл байсан. Тэд нар бол яг зөвхөн normal зүйлүүд те. За тэнгүүтээ манайхаа энэ бол үнэхээр галзаа заяа. Эхлээл ингээл уцаа гараач ирж байхгүй. Тэнгүүтээ ингээл энэ бол миний ингээ утаас угаасаа зөвхөн normal зүйл штэ гэж тэгж аахгүй. Тэнгүүтээ дахиад ингээл гаргаж ирээлээдэг заяа. 2 3 4 6 ширхэг iPhone гаргаад ирсэн манайхаа. Заяа. Тэнгүүтээ би ингэж их утаснууд авч явдаг нь болохоор те to surf anonymously гэж аахгүй anonymously surfing гэдэг нь интернет дээр ингээд худлаа аккаунтуудаар те хурамч аккаунтуудаар ингээд surf хийгээд заяа ингээд scroll хийгээд тэнгүүтээ comment одоо худлаа аккаунтуудаар comment бичээд худлаа аккаунтуудаар stalk хийгээд заяа ингээд тэг хүмүүсийг дагаж мөшгөөд за тэнгүүдээ viewing girls pages гэсэн заяа. Тэгээ охтуудын ингээд пэйжүүдийг нь аккаунтуудыг нь ингэж нууцаар одоо харж шалгаад одоо мөрдөөд те. Тэгээд making multiple accounts гэж аахгүй зөндөө олон ийм хурамч аккаунтуудыг одоо нээгээд you know that kind of thing гэлж аахгүй нэг тиймэрхүү зүйлүүд гэсэн үг. Байдгал зүйлүүд те. Гэсэн нэг тийм амар зөв маягаар хэлсэн заяа. Тэр нь бол угаасаа ойлгож байгаа бахтай хүмүүс ч одоо ингээл Hailey амар ингээл хүн амтныг дагаж мөрддөг, мөшөгдөг, ингээл stalk хийдэг, stalker гэл ялангуяа тэр нэг 7 part series гарснаас хойш те. Тэгэл айгүйх яриад өстө 2 3 хурамч аккаунтуудаар ингээл юм бичдэг гэл Hailey тэгдэг байхгүй хүмүүс ингээл бараг жоохон ингээд Hailey магтцсан коммент энэ төр ингээд явж штэ те ингээд TikTok энэ төр дээр тэнгууд хүмүүст орно. Hailey чи энэ өөрөө чи юу гэж ингэж бичсэн хүмүүс айгүй харагддаг. За хүмүүс ингээ Hailey хурамч аккаунтууд нэнгүүтээ өөрийгөө ингэж promote хийсэн, өөрийгөө сайлсан юмнуудыг ярьдаг энэ төр гэсэн зүйлүүдийг айгүй хүмүүс ярьдаг болохоор тэрэнд нь бас ингээ хариу өгж байгаа байхгүй юу? This is my phone. Very straightforward, obviously.
These are a couple more that I keep on me, and I really just use them for a lot of the simple stuff like surfing anonymously, commenting, stalking, viewing girls' pages, making multiple accounts, you know, that kind of thing. За тэнгуүтэй айгүй нэттэй заяа. Ингээл хэлж байгаа. Оо хүмүүс надаас чиний арьсч амар гоё маа арьсныхаа скин care хэлж өгөөч гэж айгүй их асуудаг. Тэгээ би ер нь бол ингээ gate keep хийх дургуулдаг гэдэг байгаа байхгүй. Gate keep хийн гэдэг нь шүү дээ. Ингээд хүнээс юмаа нухаг хэлдэг байхгүй. Ингээл хүн чи наа цамцаа ханаас авсан ингээл тэнгууд ингээ хэлж өгөхгүй шүү дээ. Тэрийг хэлж байгаа байхгүй. Gate keep. За тэнгууд би ер нь тэгээд gate keep хийх дургуулдаг. Гэхдээ энэ нууцаа бол би үнэхээр gate keep хийжсэн. Яагаад гэвэл энэ бол үнэхээр амар шилдэг зүйл. Одоо special rare thing гэж тэгж байгаа байхгүй. Тэнгүүтээ нэг ийм савтай одоо jar гаргаад ирж байгаа байхгүй. Ийм иргэдэг таглаатай jar гаргаж ирэнгүүтээ ингээд зүгээр маск гаргаад ирж байгаа байхгүй. Зүгээр нүрэн дээр тавьдаг face mask. Тэнгүүтээ ингэж хэлж байгаа. Энэ бол сте амар тийм rare одоо ховор айгуу тийм онцгой face mask аа. Тэгээд энийг яаж олж авдаг вэ гэхээр үстэй бүр ингээд чи завин дээр суугаад заяо. Тэгээд бүр Bermuda Triangle руу ингэж очоод тийм айгүй тийм ховор байдаг sunfish тийм загсыг олж аваад тэгээд тэр загснасаа өндөгнүүдийг нь harvest хийх ёстой. Өндөгнүүдийг нь ингэж одоо harvest хийж гаргаж авах ёстой. Гэхдээ энэ harvest хийсэн 1000 өндөгнөөс чинь ганцхан өндгөн л яг тэр энэ маскыг хийж болох тусгай DNA-тэй өндөг байдаг. За тэгээд үнэхээр гайхалтай маск, үнэхээр ингэ шилдэг. Тэгэд энэ маск л одоо миний нүрийг ийм гоё болгодог гэсэн тийм юм ярьсан заяа. Тэгэд энэ бол бас шүү дээ хүмүүс ингээл Hollywood-ийн одоодаг тэгээд Hailey Bieber, Justin Bieber эндрэг гэсэндээ ингээл Illuminati интерт байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй би ингэж хариу өгсөн байх гэж бодож байгаа. Яг бол Bermuda Triangle гэж байгаа шүү дээ. Illuminati-гийн тэмдэгчин triangle гурвалжан. Тэгээд тийм болохоор яг тэр Bermuda Triangle гэж албаар хэлсэн байх гэж би бол өөрөө тооцоолсон. Basically, this is a really rare and special face mask that you can only get if you get on a sailboat and sail to the Bermuda Triangle. Once you get there, you have to track down the incredibly rare sunfish and you have to harvest their eggs, but you can only harvest 1 in 1,000 because those specific eggs have the correct DNA to make this mask. So it's very special to me, but does wonders for the skin. Тэгээд дараад нь болохоор ингээ зүгээр scrunchie үсний болт гаргаж ирсэн. Тэр бол зүгээр normal. За тэгээд smoothie. За өөрийнхөө нэг Erewhon-ы Hailey Bieber smoothie гаргаж ирсэн. Тэнгүүтээ энэ бол миний Hailey Bieber smoothie. Би энийг бол ингээл өдөр болгон уудаг гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгэд ер нь бол миний арьс ягаад юм гоё байдгийг нууц бол ингээд бараг 90% нь энэс шалтгаалдаг. Яг бол би энийг өдөр болго уудаг болохоор гээд тэгээ тэрийг бүр ингээл амар уусан заяа бүр ингээд хэдэн секунд чинь би бараг 10 секунд ингээд угаалсан тэгэл ингээл инээж юмнийгэл заяа. What is this doing in here? Ooh, delicious. This is my Hailey Bieber smoothie. I have one every single day. I would say it's probably 90% of the reason why my skin looks the way it does. Тэгээд дараад нь айгүй энттэй өөрөөхөө цөөхнөөсөө энэ бол Bonnie гэж гаргаад ирсэн заяа. Тэр нь pug жижигхэн pug нохой байсан заяа. Тэнгүүтээ би ингээд интернетээр харсан чинь ийм нохой эсвэл муур энэ төр харуулсан тийм постнууд айгүй их илүү лайк авдаг гэж би одоо сонссон болохоор би ингээд энэ пага ингээд энэ нохоогоо ингээд цөмөндөө аваа явж байдаг. Тэгээ надад ер нь компанион хамтрагч айгүй хэрэгтэй байдаг те. Тийм учраас би энэ пагийг аваа явж байдаг гэл ингээд айгүй хөөрхөн паг байсан заяа Bonnie. I read online that videos with small animals get a lot more likes and comments. So, this is Bonnie. Bonnie's gonna be joining me today, and I really do like to have just a little companion with me at all times, typically in my bag with me. За тэгээд дараад нь шүү дээ хамгийн зөв нь манайха. Юу гэж? Энэ өстой хамгийн чухал зүйл гэж гаргаж ирж байгаа нэг юм шилтэй юм гаргаж ирж байгаа юм зэ. Тэнгүүтээ энэ болохоор ийм potion буюу одоо юу юм бэ? Тийм ичдийн одоо усч гэх юм уу те? Тийм зүйл байгаа штэ. Одоо яг potion юу гэдэг юм бол одоо ичдийн усл гэх бах те. За тэгэнгүүтээ тэр
potion гэл тэнгүүтээ энэ бол ингээд би бүр 12 та байхдаа манай аав намайг бүр ингээд айгу тийм өндөрт байдаг уул руу дагуулж яваад ийм одоо шуламтай witchтэй уулзуулсан гэл тэгж аахгүй. Тэгэд энэ witch надад зориулаад энэ potion-ыг хийж өгсөн. Тэгээд тэр witch хэлэхтэй болохоор чи одоо энийг хэрэглэх юм бол одоо Канад улсын айгу тийм том одоо pop star залуу чамд дурлнаа. Энэ бол тэр хүнийг чамд дурлуулах тийм одоо иж хиттэй усаа potion гэж хэлсэн юм аа. Тэгээ би тийм болохоор тэр 12 настайгаас хойш энийг уугаад одоо байгаа тэгэд үйлчилсэн гэлтэж аахгүй. Тэгвэл би нэг бол одоогчсан хэрэгэлсээр л байдаг гэлтэж аахгүй. Тэгвэл камер руу харангуйтай thanks dad баярлалаа аава тэгж хэлсэн заяа. Тэгээд яг тэр шилээ онгоолгоод тэр potion ууж байгаа нь харагддаг заяа. So funny. Юу гэж хэлэх гээд байгаа нь ойлгомжтой байгаа. Хүмүүс ёо энэ ста ааваараа дамжуулаад тэгээ аав нь баг энэ хоёрыг ингэж албаар ингэ нийлүүлэх гээд те ингээд баг arranged their relationship, they arranged their marriage гэж ярьдаг штэ. Тэгэл ста аавынхаа одоо нэр хүчээр аав нь одоо ингээл холбоо сүлбээг ашиглаад Justin Bieber, Hailey Bieber хоёрыг одоо нийлүүлсэн гээл те. За тэгэнгүүтээ бас ингээл хүмүүс ярьдаг штэ. Энэ одоо Hailey янз бүрийн spell хийчихсэн байхад Justin дээр те янз бүрийн тийм шулмын spell хийчихсэн байх. Тэгэл ста Justin-ыг өөртөө ингээд дурлуулад одоо хулгайлаад авсан тэр гэж ярьдаг. Тэр зүйлүүдэд нь хариугж байгаа байхгүй юу? Амар зэн юм байгааз. Isn't it great? This is a little tincture potion that I got. I would say probably when I was around 12, my dad flew me to go meet with this witch who lived in the mountains, and she made this specifically for me. She told me that it would make a young Canadian pop star fall in love with me. So yeah, I've been taking this one for years. Absolutely love it. And yeah, thanks, Dad. People энийг үзчихэд oh my god, I could not stop laughing. Амар энэтэйсэн. Яг ийм маягаар хүмүүст хэрэрсүүдэд хариу өгөх хэрэгтэй байхгүй. Айгүй зөв юм байгаа зү тэ. Үгүй би өөртөө тэгдэггүй гэж хэлээгүй тэ. Зүгээр тэр тэнийг яриад байдаг тэнийг юмуд нь яг гой зөвнөр тэ. Яг өөртөөх нь боддгоор ингээ хариу өгч байгаа байхгүй. Тэгээд энэ бол надад айгүй таалагдсан. Үнэхээр инээдтэй байсан. And thank you to Bonnie. Тэгээ ихэнх хүмүүс одоо ингээд сошиал медиа дээр энд айгүй энийг таалагдчих гэж байгаа одоо энэ ийм төрлөөр хариу өгсөнд нь тэ амар тийм satire маягаар ингэж хариу өгсөнд нь айгүй хүмүүс таалагдж байгаа юм байна лээ. За манайха би өнөөдөр та нартай маш гоё амттай Японы Choya хэмээх liquor-ыг санал болгоё. За Choya нь бол Японы уламжлалт аргаар хийгддэг 100% байгалийн гаралтай өндөр зэрэглэлийн liquor байгаа. Choya брэнд нь Японы хамгийн дээд сортын үмэ жимс буюу ногоон чавгыг ашиглаж liquor хийдэг бөгөөд бүтээгдэхүүндээ хүчлэлэг бодис, будагч бодис, амт оруулагч гэх мэтийн химийн нэмэлт ашигладаг. Цэвэр байгалийн гаралтай гэдгээрээ даваа талтай. Амтны хувьд үмэ жимсээр баялаг, бага зэрэг, эсэглэн, чихэрлэг амттай. За Япончууд бол ногоон чавгыг бүр эрт дээр үеэсээ хэрэглэж заншсан байдаг. Яагаад вэ гэхээр ногоон чавга нь ашигтай антиоксидант, эслэг, витамин C болон маш олон төрлийн өөр шин тэжээлүүдээр баялаг байдаг байгаа. Энэ нь хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийг дэмжих, мөн дархлааг дэмжих зэрэг ач тустай байгаа. Choya-г бас хайртай дотныхоо хүмүүстэй бэлэг болгоод өгөхөд маш тохиромжтой. World Wine компанийн маань Choya-г Монголд албан ёсны эрхтэйгээр импортлж оруулж ирж худалдаалдаг байгаа. Тэгэхээр та нар маань Choya-г амталж үзхийг хүсэж байгаа бол World Wine дэлгүүрийн өөрт ойрхон байрладаг салбаруудаас очоод худалдаа авалтаа хийгээрэй. Эсвэл World Wine CGM гэж ороод онлайнаар захиалгаа өгөөд хүссэн газараа хөргүүлээд авах боломжтой. Түүнээс гадна том сүлжээ дэлгүүрүүдээр ч гэсэндээ худалдаалагдаж байгаа. Мөн хөдөө орон нутагт ч гэсэндээ худалдаалагдаж байгаа шүү. Тэгэхээр хөдөө орон нутгийн маань үзэгчид ч гэсэндээ Choya-г амталж үзэх боломжтой. За Японы өндөр зэрэглэлийн 100% байгалийн гаралтай дээд зэрэглэлийн liquor Choya-г сонгоорой. За дараагийн ярих gossip бас л Hailey Bieber-ийн тухай байна. Юу вэ гэхлээр Hailey Bieber-ийн Rhode брэнд нь албан ёсоор
одоо ирэх намраас ахуулаад Sephora-д зарагдаж эхлэх юм байна. Ерөөсөө Sephora зарагддаггүйс энэ тэнд ингээд яг бичлээд очиод худалдаж авъя гэхээр боломжгүй байдаг байсан шүү дээ. Зөвхөн Rode-ийн өөрийнхөө вебсайтаас нь ингээд онлайнаар худалдаж авах боломжтой байдаг байсан. Тэгсэн чинь ингээд анх удаага Sephora-д ирж байгаа гэсэн. Тэгээд ер нь Sephora-д энэ брэндүүд чинь орно гэдэг чинь амар хэцүү байдаг. Яагаад гэвэл айгүй тийм одоо үзэлцэнтэй тий айгүй тийм одоо юу гэдүүлээ өрсөлдөөн ихтэй байдаг аахгүй юу. Тэгээд Sephora бүр амар ингэж шалгаж ийж энэ төр авдаг гэсэн тэр брэндүүдээ худалдаалгаагаа одоо зөвшөөрч гэрэмэрээ хийдэг гэд тийм яриа байгааддаг сахгүй юу. Sephora-д ингээ орох гээд хичээж байгаа. Тэгээд Sephora шалгаж ийн малгаж ингээл тиймэрхүү яриа байгаад байдаг гэсэн. Тэгээд аль бие ёсоор гэрээгээ хийгээд одоо энэ ирэх намраас ахуулаад Sephora-д зарагдаж эхлэх юм байлээ. Тэгээд энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Тэгээд би ерөөсөө Rode-ийн бүтээгдэхүүнүүдийг өөр хэрэглэж үзэж байгаагүй байхгүй. Яагаад би онлайнаар тэгээд нэг юу авах туртай биш заяа. Одоо бүтээгдэхүүн, гой сахны бүтээгдэхүүнүүд тэгэж одоо авах туртай биш. Өөрөө ингэж хэрэглэж одоо тестлж үзэж мүзэж ингээ авахыг одоо ирмэлцдэг тэгшээ тий. Ирмэлцдэг. Тэгэхээр одоо анх удаага одоо ингээд Rode-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэн гэж бодож байгаа 9 сард яг очиод өөрөө харж шалгаж агаад тий. За тэгээд манайхаа Sephora яг энэ тухайн ингээ пост хийчихсэн байхгүй юу өөрөөсөө Instagram дээр. За тэгээд Rode-тэй хамтарсан Rode-ийн пэйжтэй хамтарсан тийм collaborative post хийгээд одоо ингээ Rode ирэх намраас эхлүүлээд зарагдаж эхлэх гэж байна. Sephora зарагдаж эхлэх гэж байна гэсэн тийм IG post хийчихсэн байсан. Тэгсэн чинь тэрэн дээр нь Selena Gomez лайк дарчихсан байсан. За тэрнээс гадна Selena Gomez өөрийнхөө Instagram-ийнхаа story дээр бас нэг тийм quote биччихсэн байгаа байхгүй юу одоо хийчихсэн post хийгээд тэрэн дээр нь болохоор you matter. Your voice matters. Your heart matters. You are worth so much more than you know гэж биччихсэн байсан. Тэр нь болохоор you matter гэдэг нь бол чи бол чухал хүн шүү. Одоо чи хамааралтай шүү. Чи чухал шүү гэсэн үг заяа. Чи бол ингээд чухал. Чиний одоо хоолой одоо voice гэдэг чинь бол чиний хэлж байгаа зүйлүүд чинь чухал хамааралтай. За тэгээд чиний зүрх сэтгэл чинь чухал хамааралтай. За тэгээд чи бол worth гэдэг чинь те you are worth so much more than you know гэдэг чинь бол чи бол өөрийнхөө бодсноос ч илүү үнэхээр их тийм одоо үнцэнтэй хүн шүү гэж тийм одоо quote байгаа байхгүй. Тэрийг ингэж post хийнгүүтээ Selena Gomez доороо өөрөө ингээд caption хийчихсэн байхгүй. Тэрэн дээр болохоор you know who you are and I'm cheering you on гэжсэн байгаа байхгүй. Энэ юу гэж нэ гэхээр чи бол өөрийгөө хэн гэдгийг мэдэж байгаа. Тэгээд би бол чамайг cheering you on. Би бол ингээд чамайг дэмжиж байгаа шүү гэсэн тийм юмыг бичсэн байлээ. За энийг хүмүүс харчаад Selena Gomez Hailey Bieber-т зориулж хэлж ингэж бодсон. Hailey Bieber-ыг дэмжиж байна гэж бодсон. Яагаад гэхээр яг энэний өмнөх нөгөө нэг Justin Bieber-ийн юм болсон байхгүй. Justin Bieber өөрийнхөө Instagram-ныхаа постн дээр эхнэрийгээ тэгж доромжилж байгаа юм шиг тэгээ Vogue-ийн cover дээр гарсныхын төлөө тийм доромжилж байгаа юм шиг бичсэн учраас өчи баг гарч чадахгүй байсан ухааны юм бичсэн учраас Selena Gomez тэрийг нь харчгаа тэрэнд нь хариу өгөөд те одоо Hailey-д хариу өгөөд чи бол ингээд өөрийнхөө чадлаа баг тэрийг хийсэн шүү дээ. Чи бол өөрийгөө хэн гэдгийг мэдж байгаа. Ямар одоо баг badass гэдгийг мэдж байгаа. Тэгээ би бол чамайг дэмжиж байгаа шүү гэсэн одоо ухаантай зүйлийг Hailey-д зориулж хэлж ингэж бодсон байгаа хүмүүс. Хүмүүс бол бүгд тэгж хүлээж авсан. Ихэнх хүмүүс. За тэгээ хүмүүс одоо ингэж ярьж эхэлж байгаа заяа. Ер нь бол одоо энэ харин гурвалжин ч юм уу те ингээ хүмүүс ингээд энэ бахан драма тэг олон жил өрүүлж байгаа энэ драманы хамгийн гол буруутан эзэн нь бол те Justin Bieber юм аа. Ягаад ингээд Selena Gomez, Hailey Bieber хоёр ингээд хооронд нь өрсөлдүүлээд ингээд хоёр эмэгтэй хүмүүсийг үзье ядаад юм бэ. Эрэгтэйд нь ингээд бурууг нөгөөж гэл хүмүүс одоо энэс хараад те энэ хоёр бол ингээд би бинийг үзье яддаггүй энэ хоёр харин ч дэмждэг гэсэн ухааны юмыг ярьж эхэлж байгаа. За тэгээд миний бодлоор өштэй те манайхаа яг энэ бол миний бодол заяа. Hailey Bieber, Selena Gomez хоёрын хоёулангийнх нь фэнүүд нь хамгийн асуудалтай. Би бол угаасаа тэр одоо энэ хүмүүсийн ярьж байгаадаа санал нийлж байгаа. Ер нь бол ингээд хамгийн гол буруутан эзэн нь бол Justin Bieber. Тэгээ хоёр эмэгтэй өнөр хоёулан гарын тоглоод ингээд бахан заваарсан. Тэгээ түүнээс гадна Justin Bieber хэрүү ингээд ихнэрээ өмөрдөг байсан бол хамгийн анхудаа ингээд хүмүүстэй Selena-гийн фэнүүд ч юм ингээд Hailey-г доромжлол эхэлж байхад нь бойл одоо би ингээ хайртай хүнтэйгээ байгаа ч гэдэг юм уу те. Тим юм бүр хамгийн дээр үед л хэлчихсэн Justin Bieber ингээд ихнэрээ өмөрсөн зүйл хийсэн бол болох байсан нэр шүү. Түүнээс гадна Justin Bieber буруутай байгаас гадна Selena Gomez, Hailey Bieber хоёрын энэ хоёрын хоёулангийнх нь fan base нь фэнүүд нь амар toxic. Oh my god. Oh, so disgusting. Амар toxic. Бүр арай л дэндүү toxic. Хоёулангийнх нь аль нь ч гэхгүй заяа. Аль нь ч илүү toxic гэхгүй. Би ингээ харж байгаад те ингээл
Ялангуяа би одоо нэг ингээ gossip ярддаг баснаас хойш ингээл TikTok дээр иймэрхүү янз бүрийн ингээл драманууд гарч ирэнгүүт хүмүүсийн комментиг уншиж байгаа байхгүй. Хүмүүс хэрхэн ямар сэтгэлтэй байна вэ? Ихэвчлэн гэдэг талаар та нартаа хүрэхийн тулд би ингээд комментүүдийг айгүй уншдаг. Тэнгүүд хоёр талын фэнүүд хоёулаа амар токсик, амар муухай юм биш заяа. Selena Gomez-ийн фэнүүд бол өстой Selena Gomez хөргүүлэхгүй, нэрэнд нь өөсөө хөргүүлэхгүй заяа. Ямар нэг юм болонгууд Selena Gomez-тэй хамгийн шилдэг нь хөрхий тэгэл Selena Gomez өвчтэй штэ lupusтэй тэгээд ингээд өвчтэй байж тэгж ийн гэл ингээд бүр хамаг юмыг нь одоо бараг л одоо зүгээр ингээд Selena Gomez буруу юм хийсэн байсан ч гэсэндээ те юу яадаг. Наад чи өвчнөөс болоод тэгж байгаа байхгүй гэж тийм ярьдаг заяа. Бараг бүх юм нь өвчтөнтэй холбоотой юм шиг заяа. Тэг яг нэг амар тэгэл Трампыг гарсны дараа ингэж уйлж муулаа л өөстөө миний ах эгч нар өстөө хүмүүсийг хүүхдүүдийг ингээ хөөж гаргаж ингээл уйлж муулаасан штэ. Тэгсэн чи Selena Gomez-ийн фэнүүд нь lupusнess нь болоод ингээ сэтгэл сайн тогтдоггүй байгаа ч гэдэг юм бодод тиймэрхүү айгу бүх юмыг нь одоо өвчнөр нь ингээ хамгаалуулчихдаг заяа. Тэг ер нь Selena Gomez ямар ч сэв хүргдэггүй нэрэнд нь. Тэгээд харин Hailey Bieber-ийн фэнүүд нь бас амар токсик заяа. Selena Gomez амар доромжилдаг заяа. Ингээл яаж байгаа тэр өвчин дээр нь доромжилж эхэлдэг бас одоо lupus гэдэг өвчтэй штэ тий нэр нь. Тэнгүүд одоо Lupus гэж одоо доромжилдаг заяа. Selena-гийн нэрийг нь Lupus гэдэг өвчнөд нийлүүлж байгаа байхгүй. Та тэр Lupus чинь гэж ярьдаг заяа. Эсвэл тэгвэл та надад өвчтөй хүн чинь тэгээд одоо өөхгүйгээр ингээ байгалах хамаач гэдэг юм уу те. Өвчин дээр нь ингэж доромжилсан баах юмуд байдаг заяа. Тэгээд ингээд Hailey-гийн фэнүүд нь Selena-г дандаа ингэж өвчин дээр нь доромжилдаг учраас эргүүлээд заяа. Hailey саяхан одоо нэг сарын өмнө хаа өөрөө ovarian cystтэй болцсон байгаа гэдгээ Instagram-ийнхаа сторигоор хэлсэн штэ тийм нэг өндгөвчин дээр гардаг нэг тийм одоо юм гэх юм ургацсан байдаг юм. Тэгээ тийм одоо гэтээ тэр бол айгүй тийм common байдаг зүйл. Бараг эмэгтэй хүн болгоны хідэн чиглэлээ тусдаг тийм одоо төрлийн өвчин гэж байгаа байхгүй юу? Эмгэгч юм уу тийм. За тэгээд тэр өвчнөд гэдгийг ингээ өөрөө зарлаад өөрийнхөө сторин дээр тавьсан чинь тэрнээс нь болоод хүмүүс ингээл ямар систтэй тийм бидтэй та над Hailey чинь одоо систтэй одоо эмжилж чадахгүй ч гэдэг юм уу те бас л яг дайраал одоо Selena-гийн фэнүүд дайраал тэр өвчин дээр нь дайраал явчихж байгаа байхгүй амар муухай те. Тэгээ хоёр талын фэнүүд хоёулаа бүр амар токсик заяа. Тэгээ одоо нөгөө нэг би бинийгээ дуурайлаа гэдэг юм байдаг штэ те. Тэр чинь бол it's gotten out of hand. Энэ бол бүр хоёр тал хоёулаа заяа бүр үнэхээр замбраага алдчихж байгаа. Одоо бараг тэ толны өмнө ингээл селфи хийх юм бол Hailey дуурайчиж. Hailey зүгээр нэг юм хэрглэж ивэл Selena Gomez наадах чинь хэргэлдэг байсан. Тэгэхээр дуурайчиж. За эсвэл шүү дээ Vogue дээр одоо Hailey гарч байгаа штэ. Тэгээ энэ бол өөрийнх нь хувьд бол айгүй том амжилт байгаа. Урд нь болохоор Hailey бас Vogue дээр гарч исэн. Гэтэ тэр үед ганцаараа гарч байгаагүй. 2019 онд Justin Bieberтэй хамтдаа гарч исэн баггүй юу? Энэ удаа болох ингээ өөрийнх нь solo мөч нэгаа тий. Тэгээд энэ бол айгүй том амжилт байхад одоо Vogue-ийн cover гарсны дараагаар нь Selena-гийн фэнүүд гарч ирээд амар олон Selena-гийн урд нь одоо өөрийнх нь царай нь гарч исэн Vogue-ийн cover-нуудад тайнгуудаа айгүй олон л байсан юм байна л да Selena-гийнх. Тэнгүүд харал та манай Selena бол тэ аль үшээ ийм олон Vogue cover тэ танаа Hailey чинь ганцхан. Like хүний одоо амжилтыг доош нь хийх тэ хоёр одоо би бүр ингэ хэлэх үг олдохгүй юм заяа. Та нар ингэж зүгээр хоёр талын комментиг айгуу тийм neutral mindset-ээр хараад үзээрэй. Хоёр талын фэнүүд хоёулаа амар toxic. Тэгээд ер нь бол үнэхээр замбраага алдчихж байгаа. Тэгээд миний бодлоор бол энэ хоёр эмэгтэйг үзэн ядаад байгаа зүйлүүдийг хинээс хаанаас гарч ирж байгаа вэ гэхээр зөвхөн энэ хоёрын хоёулангийнх нь fan base-уудаас гарч ирж байгаа. Намайг бүр эхнээс үзэж эхэлсэн хүмүүс бол мэдж байгаа. Би бол энийг дандаа preach хийдэг те. Хүмүүсийг шүтэж болноо тий ингээ одуудыг шүтээд киног нь үзээд дуунуудыг нь одоо сонсоод гоё стайлнаас нь ингээд inspiration аваад ингээд явж болно. Гэхдээ бүр ингээд тэр одуудыг мэддэг таньдаг юм шиг ингээд бүр үхэн хатан тэ бүр шүтээд ингээ хүмүүс танихгүй хүмүүстэйгээ ингээд онлайнаар хэрэлдээд байх одоо үнэхээр oh my god that's like a parasocial relationship. Энд чинь нөгөө нэг хүмүүс яриадаг parasocial relationship гэдэг зүйл. Тэгээд манай Монголын фэнүүд ч гэсэндээ Hailey Selena хоёр дээр айгүй toxic харагддаг. Тэгээд та нар маань ч гэсэндээ болоорой. Тэгээд би жоохон хүүхдүүдийг бол ойлгоод байдаг байхгүй. Нэг жоохон 10 жилийн хүүхдүүд бол тэ ухаан санаа ингээд төлөвшөөгүй байгаа хүүхдүүд болохоор угаасаа хүүхдүүд гэж байгаа нь ойлгомжтой. Тэр хүүхдүүдийг бол би ингээд жоохон ойлгодог. Тэгээд тэр 10 жилийн хүүхдүүд бол угаасаа ойлгомжтой. Их сургуульд ороод ингээ оюутан болоод дараад нь ажил дээр гараад завгүй болоод эхлэхээр бол угаасаа ийм тэнийг юмыг тогоож болно те. Одоо яасан бэ нийсэн бэ who cares. За гэхдээ
ажил дээр гарчихсан мөртлөө амьдралтай болчихсон мөртлөө нөхөр хүүхдтэй эхнэр хүүхдтэй болчихсон мөртлөө ингээд өхөн хатаа ингээд хүмүүстэй онлайнаар танихгүй одуудынхаа тухай ингээд өмөрөөд хамгаалаад хэрэлдээд нөгөө хүмүүсийг доромжлоод байдаг хүмүүс л хамгийн are you okay in the head би бол тэгж боддог. За ийм байна. Манайхаа жоохон rant хийчихлээ заяа. Тэгэхээр бол ингээд ер нь Монголынхаа үзэгчид зориулж хэлэхэд ч гэсэндээ битгий ингэж энэ хоёр хүнийг хоёулангийн те доромжилж байгаарэ. Тэгээд ах шаардлага. Энэ хоёр хүнийг ч гэхгүй ер нь зүгээр ингээд танихгүй одуудыгаа доромжлоод энэ төр байх хэрэггүй. Тэгээд намайг I am the messenger. Тэгээд над руу дайраад байх бас хэрэггүй. За хүмүүс оо чи та тэрийг муулаад байна. Like I'm just a gossiper. Тэ би ингээд та нарт гарч ирж байгаа сошиал дээр яригдж байгаа драмануудыг хүргэж байгаа мэдээллийг сурвалжлагч болохлээс биш би I don't care about these people. I don't. За дараагийн gossip болохоор Selena Gomez-ийн тухай gossip байна. За юу вэ гэхлээр саяхан бас ингээ хүмүүс нэлийн шуугж гисэн байхгүй. Тэрэн дээр болохоор oh my god Selena Gomez чи яг яс юм дээрээ Benny Blanco-г одоо өөр хүнтэй өөр эмэгтэйтэй engaged болцсон сүү тавьчихсан байхад нь одоо булааж авч тэр engagement-ийг нь бүр салгуулan байж ингэж Benny-г булааж одоо авч суусан юм байна штэ авч үерхсэн юм байна штэ гэдэг тийм одоо яриг гарч ирсэн байгаа заяа. За Benny Blanco-гийн Selena-тай үерхэж эхлэхээс өмнөх яг publicly known relationship нь болохоор яг олон нийтэд танигдсан одоо харилцаа үерхэл нь болохоор Elsie Hewitt гэдэг эмэгтэй байгаа. Модель эмэгтэй байгаа. Би тэгээд энэ тухай бас энэ эмэгтэйгийн тухай хайлтныг бичлэгнээр ярьж байсан шүү дээ, тэ. Тэгээ өнгөрсөн лагт гарч ирсэн цоргол болохоор юу гэж яриад байгаа вэ гэхээр Benny Blanco Elsie Hewitt хоёр бол ингээд сүү тавьчихсан байсан. Тэгсэн чинь яг тэр үед нь ингээд Selena Gomez гарч ирээд тэ энэ хоёрын одоо энэ сүүг ингээд цоцлуулан байж ингээд Benny Blanco-г булааж аваад тэ бүр ингээд home wrecker энэ гэж ярьж байгаа. Selena Gomez-ыг home wrecker гэдэг чинь одоо тэ одоо гэр бүл бүснүүлэгч гэсэн үг. Чи бас гэр бүл бүснүүлэгч ингээд хүний одоо залууг булааж авсан байна гэж бөө юм болсон заяо. За тэгсэн чинь тэр бол угаасаа худлаа rumor байсан. Яагаад гэвэл угаасаа энийг бол хүн зүгээр гуглдэхэд л олоод авчих мэдээлэл. Elsie Hewitt, Benny Blanco хоёр 2019 оноос 2020 оны хооронд ганцхан жил үерхсэн ба. Тэгээд энэ хоёр хизээж engaged болж байгаагүй. Тэгээд угаас нэг жилийн дотор engaged болно гэж юуч яхав те. За яг байж болно л доо. Гэтэ энэ хоёр бол тэгж байгаагүй. Окей. Энэ хоёр бол engaged болж байгаагүй. За тэгээд Selena Gomez, Benny Blanco-тай хизээ үерхэж эхэлсэн бэ гэхээр 2023 оны 12 сард. Тэгэхээр бүр тэр Elsie Hewitt-аас сасны хэдэн жилийн дараа тий 2-3 жилийн дараа ингэж үерхэж эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр яач чуудсан одоо булааж авсан гэр бүл бүснүүлсэн зүйл байх боломжгүй. Тэгээд энэ үдэ хаанаас гарч ирсэн rumor юм бүү мэд заяа. Тэгээд нэг тийм зураг явуулсан байхгүй ингээ Elsie Hewitt-ийн зураг юм шиг байгаа. Тэгээд тэр нь би сайн харагдахгүй байгаа болохоор яг ингээд баталгаатай хэлж чадахгүй байна. Ингээд Elsie Hewitt далайн хэрэг дээр байгаа юм шиг байна. Тэгээд ингээд яг доошогоо ингээ харчихсан. Тэгээд урталт нь яг Benny Blanco юу гэж хэлж би чадахгүй. За ямар ч үстэй амар адилхан харагдаж байгаа заяа. Нэг тийм залуу байгаа хгүй тийм арзаас өстэй залуу урталт нь ингээ өвдөглөө суудчихсан юм шиг. Тэрийг харахад бол ингээд яг сүү тавих гэж байгаа юм шиг зураг л байгаа хгүй тий одоо proposal юм шиг харагдаж байгаа юм. Гэтэ тэр зургийг бол би ингээ сайн нягталж хараагүй болохоор сайн мэдэхгүй юм зөө. Яг хиний зургийн яг үнэхээр Elsie Hewitt, Benny Blanco хоёрын зураг юм уу? AI-аар хийсэн зураг юм уу? Photoshop юм уу? Тэгээ ер нь энэ хоёрын зураг муу юм уу? Эсвэл өөр хүмүүсийн зураг ч юм уу? Гэхдээ энэ бол Google-ээр харахад л бол мэдэгдэн энэ хоёр хизээж сүү тавьж байгаагүй. They were not engaged ever. За тийм байна. Тэгэхээр ямар ч сан энийг одоо ингээд та бүхэндээ ярьж өглөө. Тэгээд худлаа цургал шүү гэдгийг нь одоо хүргэлээ. Selena Gomez, Benny Blanco хоёрын тухай ярьж байгаа дээр одоо хурмынхын тухай яриатай заяа. Хүмүүс хурим нь бол тун удахгүй болох ч байгаа гэж гадарлаад байгаа. Яагаад вэ гэхээр Ed Sheeran саяхан одоо нэг тийм truth lie detector test энэ гэж байдаг штэ тий. Ингээд юм ингээл уйлчаал ингээл машинаар те өө өстө худлаа ярьж гин үний ярьж гин гэдгийг ингээд зүрхний чинь цохилт орчлуудаа хэлж өгдөг нэг тийм тест шиг юм байдаг штэ. Тим юм хэлгэж агаад одоо YouTube бичлэгэнд орсон. Тэгсэн чинь тэрэн дээр ингээд Ed Sheeran чинь Benny Blanco-тай амар дотны найзууд штэ тий. Би та нарт хэлжсэн зөндөө олон дундаар хамтарч ажиллаж байсан. Ингээд Benny Blanco-гийн тухай хийсэн одоо ямар мундаг продюсер тухайн хийсэн бичлэгэн дээр ярьжсэн та нар тэрийг үзег бол үзээрэй. Тэгсэн чи Ed Sheeran-ээс ингээд асууж байгаа ахгүй тэр нэг lie detector test-ийг нь хийж байгаа хүн асуугаад Benny Blanco-гийн хуримд уригдчихсан байгаа юу, урилга авсан уу гэж асуусан. Тэгсэн чинь yes гэж хэлсэн. Тэгсэн чи тэрийг нь үнэн хэлж байна гэж хэлсэн. Тэгэхээр юу гэж нэ гэхээр аль үшээ хурмынхаа урилгуудыг одоо Selena Gomez, Benny Blanco хоёр send out хийчихсэн гэсэн үг. Аль үшээ хүмүүс рүүгээ урилга зочд руугаа урилгуудаа явуулчихсан гэсэн үг. Тэгэхээр ер нь
хурим нь ойрхон байгаа гэсэн үг. Have you been invited to his wedding yet? Was he at yours? Yeah. Truthful. За түүнээс гадна J Balvin. За J Balvin-тэй бас энэ хоёр чинь дотно штэ. Хоёулаа хамтдаа нөгөө J Balvin нэртэй нөгөө юг дуу муу хийжсэн тийм одоо найз нь ч юм уу дотных нь хүн нөгөө тэгсэн чинь Benny хин J Balvin-аас бас нэг сурвалжлагч ингээ асуусан ахгүй юу. Ингээд чи ямар бэлэг авч өгөх гэж байгаа вэ? Хормын бэлэг гэдгсэн ахгүй юу. Энэ хоёрт ямар хормын бэлэг авч өгөх вэ гэдгсэн чинь J Balvin a thing for the baby гэж хэлсэн заяа. Хүүхдэд нь ингээ юм авч өгнө гэсэн. Хүүхдэд нь зориулаад ингээ хүүхдийн юм авч өгнө гэд. Тэгсэн чинь нөгөө сурвалжлагч нь what, they're having a baby гэдгсэн ахгүй юу. Тэр хоёр ингээ хүүхдтэй болох гэж байгаа юм уу гэдгсэн ахгүй чинь. Үгүй яг одоо биш ээ. Гэхдээ хүүхдтэй болно штэ ирээдүйд. They will have a baby гэсэн заяа. Get Selena and Benny as a wedding gift. Oh, wow. I mean, the thing for the baby, you know? They're not having a baby. They will. Okay. So I see the future. Ирээдүйнх нь хүүхдэд нь юм авч өгөх гэж байгаа юм хаашаа. Гэхдээ тэр бас ингээ хүмүүс гайхшруулаад төрүүлээд энэ хоёр хүүхд өргөж мөргөж авах гэж байгаа юм болоо яах гэж байгаа юм болоо гэд яг гэвэл Selena Gomez ч өөрөө хүүхд одоо тех боломжгүй байх магадлалтай гэд тийм одоо medical зүйлээ ингээд хүмүүс дэлгэсэн шүү дээ саяхан дэлгэжсэн. Тэгээд хүүхдтэй баг одоо хүүхд баг өөрөө тээж чадахгүй байх. Гэтэ бас зөндөө олон аргууд байгаа л да тэгж surrogate ашиглаж болно. Эсвэл хүүхд өргөж авч боломжтой. Гэтэ ерөн Selena Gomez дандаа ярьдаг хүүхдтэй болохыг хүсдэг гэдгээ. Тэгэхээр maybe энэ хоёр хүүхд өргөж авах гэж байгаа ч юм уу эсвэл тэгж их аль үшө хөлсөлч гсэн ч байгаа юм билүү I don't know. Ямар ч сан J Balvin тим юм хэлсэн бэлээ хүүхдэд нь юм авч өгнө гэд. Төрөөгөө хүүхдэд төмөр үлгий гэдэг лөө. За тийм байгаа. Ямар ч байсан тэгэхээр энэ хоёр хорин бол удахгүй болох гэж байгаа юм шиг байна. Ер нь энэ яриануудаас сонсоод ахаар. За манай хаан дараагийн мэдээлэл болохоор Kris Jenner-ын тухай мэдээлэл байна. Та нар Kris Jenner-ыг орой үед харсан уу? Бүр ингээд TikTok-оор бүр боснуулж байгаа те шуугуулж байгаа. Амар залуугаар харагдаж байгаа үз манай хаан та нар харсан уу? Би бүр хайлт ингээ 2 3 бичлэг хараад хүү энэ чинь Kim Kardashian уу гэж бодсон чинь Kris Jenner байдаг юм да. Бүр үнэн амар залуухан болцсон байсан заяа. Тэр бүр ингээд бүр ингээд нүүрнийх нь хүзүүнийх нь айрсан дээшээгээ ингээд татагдаад хэвээ үнэн баг яг охтуудтайгаа ч харагдаж илээ манайхаа. Бараг зарим охтуудаасаач залуухан харагдажсэн. Ганц 2 жилийн өмнөхийнхэн зургийг ингээд хариуцуулаад үзэн штэ тий. Тэнгүүд бүр шал ондоо байгаа юм чи бүр шал ондоо манайхаа. За тэгээ Kris Jenner ч одоо 69 настай. Бараг 70 хүрэх гэж байна те. Тэгэхээр хүн ойлгомжтой те хүний одоо хөгшрөх тусам нас нь яваад ингээд юм хүм нь унжаад, арьсан унжаад хөгшин харагдах нь бол ойлгомжтой. Тийм учраас өнгөрсөн 1 жилийн 2 жилийн зургуудыг харахад бол нилээн ингээд арьсан унжчихсан яг насандаа харагдчихсан. Гэтэ яг ч 70 настай юм шиг харагдаагүй заяа. Ер нь 69 настай ч гэсэндээ 69 настай хүнээс жоохон залуулаг харагдчихсан л да. Гэтэ ер нь ингээд жоохон арьсан унжчихсан ингээд өвчлээ харагдчихсан. Тэгсэн чинь саяхан гараад ирсэн чинь oh my god. Бүр ингээд бараг миний арьснаас ингээд илүү чанга харагдаж байгаа юм чинь бүр snatched гэж ярьдаг шүү дээ. Хамаг юм ингэсэн ийм болцсон байлаа заяа. Бараг Megan Fox. Бүр амар харагдчихсан. Хүмүүс бүр shock. Бүр шокнд орсон заяа. Юу вэ хин би Kim Kendall гэж бүр амар хүмүүс шокнд орсон. Тэгээ угаасаа ойлгомжтой. Мистасалд орсон байгаа нь ойлгомжтой. Тэгээ зөндөө бол нэг TikTok дээр одоо plastic surgeon-ууд байдаг штэ. Бас өөрсдөө гэсэн одоо TikTok хуудастай нэг тиймэрхүү plastic surgeon гой сахны мэс засалж хүмүүс гарч ирээд ингээд одоо Kris Jenner юу хийлгсэн байх магадлалтай вэ гэдэг тухай одоо тиймэрхүү бичлэгүүд хийжсэн. Тэгээ ер нь бол хүмүүс ярьж байгаагаар бол бүх юмыг хийлгсэн гэсэн үг. Тэгээ ийм одоо procedure байдаг гэнэ бүх юмыг нэг зэрэг хийдэг. Зүгээр ганцаар ингэж те өөр мэслаад хийдэггүй бүх юмыг тэр чигт ингээд нэг дор хийчихдэг гинэ. Тэнгүүд ингээл тэр мэслэнгтэй арай нэг тийм онцгой нэртэй тусдаа нэртэй байдаг гэсэн би тэр нэрийг санахгүй байна. Ямар ч гэсэн одоо сүүлийн үед одоо айгу хийлээд байгаа гинэ. Бүх юмыг нэг дор хийлэгчдэг. Тэнгүүдтэй идэгрхэн ч айгу хурдан яагаад гэвэл нэг дор хийлэгчж байгаа болохоор ингээд одоо дахиад ингээл идэгрээл дахиад өөр мэслэл ороод авахгүй. Нэг одоо ингээл нэг сарын хугацаанд те баг ингээ идэгрээ гараад ирдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээ бүр deep tissue facelift хийлгсэн байна гэж одоо энэ эмчнэр ярьж байсан. Тэр нь болохоор зөв facelift гэдэг чинь одоо арьсыг чинь ингээд нүрэг чинь ингээд дээшээ болгоод татах гэсэн үг шүү дээ. Арьсыг чинь татах те. А тэр deep tissue гэдэг нь болохоор бүр ингээд бүх одоо арьсны чинь доторх байгаа бүх нэг булчин болгоныг нь шүрмс болгоныг нь ингэж татаж одоо чангаадаг гинэ. Зүгээр ганц хоёрыг нь биш бүгдийг нь ингэж татдаг заяа. Бүр доотлих нь булчин заяа. Тийм болохоор бүр ингээд хамаг юм чинь ингээд татагдчихж байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээдлийнхаа зохины
унцсныг ингэж татуулсан байна гэж хэлсэн. Доотлийнхоо энэ бас зөвхний одоо юуг нь те ингэж татуулсан байна гэсэн. Тэгээ eyebrow lift хийлгүүлсэн байна гэсэн. Одоо та нар юуг нь харах юм бол хөмсгийг нь харах юм бол бас арай жоохон дээшээ харагдаж байгаа. За тэгээд team deep tissue одоо facelift-ээ хийлгээд хүзүүний бас ингэ lift хийлгсэн байна гэсэн. Тэгээ өөр юу гэлээ бас зөндөө олон мэсэл байна гэсэн. Тэгээд ингэ filler node те яг хийх ёстой газар руугаа filler node хийлгүүлсэн. Тийм болохоор ер нь бүх юмыг зэрэг ингэ хийлгүүлчихсэн болохоор өстой жинхэнэ snatched look гарч ирсэн юм байлээ. Үнэхээр гайхалтай. Тэгээд хүмүүс бол ингээд юу яаж байгаа? Lindsay Lohan, Christina Aguilera энтертэй харьцуулж байгаа. Та нар нэр Lindsay Lohan, Christina Aguilera хоёр чинь бас яг өнгөрсөн жил шуугилж байсан шүү дээ. Бас ингээд жоохон байж ал гараад ирсэн чинь, жоохон чимээг байж ал гараад ирсэн чинь амар залуухан болцсон байсан. Lindsay Lohan нэг хэсэг ингээл яг хар тамхи хэрэглээд энэ тэр болоо жоохон амар айрс мэрс амар хөгшин болцсон байсан шүү дээ, тий. Тэгэл ер нь нилээн эвгүй болчихсон байсан чинь саяхан гараад ирсэн чинь амар өөрчлөгдсөн байсан. Бүр ингээд харахын аргагүй бүр ингээд өөрийнхөө залуу байх үеийнхаа 20 эдтэй байх үеийнхаа үеэсэж илүү залуу харагдчихсан. Бүр ингээд гэгээлэг бүр ингээд нэг ийм болчихсон байсан. Тэгээд Christina Aguilera ч гэсэндээ бүр ингээд танихын аргагүй. Бүр үнэхээр залуухан одоо нөгөө нэг яг хүмүүс тэр тухайн үед ярьжсэн Christina Aguilera-гийн тэр нөгөө шинэ гарч ирсэн одоо тэр face нь болохоор бүр яг анх удаага тийм 1990 оны сүүлээр нөгөө Genie in a Bottle ч юм уу те What a Girl Wants гэл тэр дуу мөн дээрээ ингээ гардаг үеийнх шигэ яг тийм залуу болчихсон байна гэж хүмүүс ярьжсэн. Тэгээ тэр нь бол угаасаа үнэхээр амар залуу харагдчихсан. Тэгээ энэ Kris Jenner, Lindsay Lohan тэгэл одоо Christina Aguilera та нар энэ хүмүүсээс харж болж байгаа бах ийм шин төрлийн ер нь мис асалт Hollywood-д гараад ирчихжээ те ингээд ямар ч хүнийг ста хідэн 20 30 жилээр залуу харагдуулдаг. Тэгээд plastic surgeon-уудын тайлбарлаад байгаагаар болохоор бүх юмыг зэрэг хийдэг мис заслаг гэдэг байгаа байхгүй. Тийм учраас энэ бол ямар нэгэн тийм шин содон зүйл бол биш, зүгээр байдаг мис заслуудыг бүгдийг нэг дор хийчихэж байгаа болохоор ингээд snatched амар залуулаг харагдаж байгаа гэсэн үг гэж ярьжсэн. Тэгээ ийм үг гэдэг штэ те чи царим матай биш ээ, чи зүгээр ядуу мөнгөтэй хүмүүс бол те Hollywood-ийн хүмүүс бол хизээч хөвшөрөхгүй байгаа зү те газ гэж юмнууд хэлгээл ингээл 70-тай 80-тай мөртлөө ингээл явж шít тэ. За тэгээ хідүүлээч гэсэндээ тэ 70 80 хүрэхээрээ ийм мэсэл хэлгээ заяа. Тэгээд ингээ бүгдээрээ snatched болоод явъя. Одоос мөнгөө цуглуулж эхлэх юм бол 70 80 хүрэхтэй ер нь олчих шүү. Окей. Кристин тухай ярьж байгаа дээр Кимийн тухай яриад хай. Kim Kardashian сая нэрээ өнгөрсөн 7 хоногт 5 сарын 13-нд Парис руу очиод юунд шүүх хурал оролцсон байгаа. Тэр нь юуны тухай шүүх хурал байсан бэ гэхээр та нар санаж байгаа бол 2016 оны Paris Fashion Week-ийн үеэр яг Kim Парист очсон байхдаа ингээд robbery хийлгүүлсэн шүү дээ. Тэ ингээд дээрэмдүүлсэн яг өөрийг нь зорч бодлынхаа өрөөнд байж ахт нь ганцаараа байж ахт нь нэлээ олон хүмүүс ингээд худлагаасаа цагдаа болж ингэж одоо pretend хийгээд орж ирээд ингээд буу тулгаж байгаа зэвсэгтэй ингээд зэвсэг тулгаж агаад ингээд өөрөг нь бааны өрөөнд хүлж мүлж одоо цоожлж байгаа $5 сая хүрэх үз үнэлгээтэй одоо jewelry-нуудыг нь одоо үнд эдлүүдийг ингээ хулгайлаад аваа явсан те дээрэмдэд аваа явсан баа. Тэгээ тэр зүйлийнх нь одоо тэр гэмт хэргийнх нь шүүх хурал нь одоо болж байгаа байхгүй юу? Амар удсан байгааз. Тэгээ одоо болоод тэгээд Kim яг шүүхийн танхимд очиод Парист witness testimony хийсэн байна лээ. Одоо гэрчийн мэдүүлэг өгөөд тэгээд болсон үйл явдлаа ярьсан байна лээ. 12 suspects байсан гинэ. Тэр 12 suspects-ийн бүгдээрээ баригдаад тэгээд ихэнх нь 60-аас 70 насны хүмүүс байна гин шүү. Тэгээ одоо тийм байхаар нэг энэчэндээ 2016 он гэхэр чи нэг бараг 10-аад жилийн өмнө гэхээр арай жоохон залуу байсан байна л да. Гэтэ ер нь нэг 50 настай 50 60-тай хүмүүс байсан юм байна шин тий. Тим хүмүүс орж ирээд одоо өөрийг нь ингэж дээрэмцэн байна л да. Тэгэд ямар ч энэ 12 хүнийх нь 2 нь бол бурууга хүлээж гисэн гэсэн. Нэг хүн нь болохоор нас орчихсан гэсэн тэр одоо тэр гимтэрэг болсоноос хойш ингэ нас барчихсан гэсэн. Тэг ямар ч гэсэн энэ хүмүүс ингээл авахста ялаа аваад одоо шорондоо орох юм шиг байна. Тэгээд тэр үеиг та нар санаж байгаа бол амар өрөвдөлттэй те Ким ингээ яриадаг байсан шүү дээ. Өөстө би амар уйлалтай өөр шоун дээр ч гэсэн ярьдаг байсан. Би ингээд яг тэр тухайн үедээ өөрийнхөө тухай бараг санаа зовж байгаагүй. Courtney-тэй хамтдаа нөө Paris Fashion Week ирсэн байсан. Тэнгүүд ёо би одоо ингээд алуулчаар Courtney хурж ирээд одоо тэгээ миний ингээд одоо алуулчихсан байгаа одоо цогцыг хараад хизээч recovery хийж чадахгүй байхдаа амьдралынхаа туршид тэр нь өөрийг нь одоо trauma болж үлдэх байхаа би өстө Courtney-г л амьдралаа одоо үгүй хийжлээ гэж ингээд Courtney-гийн төлөө санаа зовжсэн гэж аахгүй ихжийнхэн төлөө амар бас ингээд
хүний үнэртэйгаа бүр их жаахан төлөө бодоод байжсан ба штэ. Яна одоо ингээд Courtney миний цогцыг харчгаад бүр ингээд PTSD аваад тэ trauma аваад бүр ингээд сэтгэл мэдрэлийн өвчтөй болоод ингээд сэтгэл зүйн хувьд аюу хэцүү болно гэж бодчихсон гэж аахгүй. Тэгээд уйлаадсан заяа. Би I was thinking about Courtney. She's gonna find me гэж бүр тэгээд ёо тэрийг би яачаад ёо ихчтэй амар хайртай юм гэж бодож исэн. Тэгээ тэр үед ингээ ярьжсэн штэ өөрөө нэг халааттай байж исэн. Тэгсэн чинь ингээ хүмүүс орж ирэх дээрэмдээ тэгээд халаатныхаа дотор юу ч өмсөг байсан болохоор тэгээ яаж байгаа тэр хүмүүс нь өөрийг нь барьж аваад ингээл орон дээр шидэд ингээд газар дээр шидэд хүлж мүлэх гэ. Тэгсэн чинь яг газар дээр шидсэн чинь ингээд юу халаад нь ингээд дэвшилчихсэн гэж аахгүй. Тэгээ юу шалдан байсан гэсэн үг. Зүгээр ингээд шалдан. Тэнгүүд яг тэр үедээ за одоо ингээд те угаасаа ойлгомжтой би хүчндүүлэх юм байна. Тэгээд одоо алуулах юм байна гэж бодсон гэт тэгж ярьдаг байсан шүү дээ. Гэтэ тэр хүмүүс нь бол хүчин үлдээгүй зүгээр хамаг юм ин аваа яваад гэсэн байгаа байхгүй юу. За гэтэ ер нь тэгж айжсэн тухай үедээ ярьдаг байсан. За тэгээд ямар ч сан ийм зүйл болж юм манайхаа энэ зүйлийг одоо ингээ албан ёсоор артаа орхисон байна. Тэгээ энэ шүү хурлын тухай testimony хийгээд одоо testify хийгээд албан ёсоор энэ хэргийг артаа орхижээ. Тэгээ энэ хэрэгээс болоод ер нь Kim өөрийнхөө хэрхэн social media-г ашигладаг одоо өөрчилсөн штэ. Тухайн үед бүр амар Snapchat хэрэглээл баг тэ хаана явж байгаа бүр дандаа харуулдаг байсан штэ. Би ийм хотелд байна, тийм хотелд байна гэл баг хэдэн минут тутамд ингээ бичлэг хийгддэг байсан. Story хийгддэг байсан. Тэр чинь бол угаасаа амар аюултай байгаа байхгүй. Тэг хүнд хаана хизээ байна гэдгийг харуулаад байгаа болохоор ямар ч хүмүүс үзэж байгаа юм билээ тэ. Хэдэн сая хүмүүс үзэж байгаа болохоор тийм одоо гэмт хэрэгтэй хүмүүс хараад энэ тийм газар байгаа юм байна, ганцаараа байгаа юм нэ тэр гэл очиод дэрэмтсэн байгаа байхгүй. Тэгээ тэрнээсээ болоод ер нь өөрийнхөө хэрхэн social media-г ашигладаг вэ гэдгээ өөрчилсөн гэж ярьж байсан. За манайхаа хамгийн сүүлийн мэдээ байна. Хамгийн сүүлийн мэдээ бас нэлийн харамсалтай мэдээ байгаа. Намайг энэ тухай яриач гэж айгүй хүмүүс асуусан. Тийм учраас өнөөдөр та бүхэндээ ярьж өгөх гэж байна. За энэ нь болохоор Valeria Marquez гэдэг Мексик улсын инфлюенсер, TikToker эмэгтэй үхлийн тухай байгаа. За энэ эмэгтэй болохоор Мексик улсын Guadalajara гэдэг хотод амьдардаг тийм инфлюенсер байгаа хгүй юу. TikTok дээрээ 100,000 followersтэй. Тэгээд 23 настай ийм залуухан эмэгтэй байсан. За тэгээд ер нь тийм beauty, тэгээд lifestyle төрлийн vlogууд одоо контентуудыг хийдэг. Тэгээд айгүй тийм үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. За тэгээд энэ эмэгтэй саяхан өнгөрсөн 7 хоногт яг өөрөө лайв хийж байхдаа TikTok дээр лайв хийгээд өөрийнх нь лайвыг ойролцоогоор 7500 хүн үзэж байж хахад нь хүн хурж ирээд буудаад алчихсан байхгүй. Тэгээд тэр нь бол яг лайв дээр нь шууд явж исэн гэсэн үг. Тэгээд 7500 хүн, дор хаяж 7500 хүн бүрийг яг алуулахыг нь харсан гэсэн үгнүүдээр үнэхээр аимшигтай. За яасан бэ гэхээр өөрөө ингээд бас салон эзэмшдэг байсан юм л да Мексикт. Тэгээ яг тэр өөрийнхөө салон дотор ингээд сууж агаад за лайв хийгээд за би одоо утгагүй явъя да. Ер нь тэр бичлэгийнхаа үеэр л яриадсан гинэ. Тэр лайвынхаа үеэр жоохон муухай мэдрэмж төрөөд энэ жоохон муу intuition орж ирээд байна те. Ер нь ингээд би явмаар байна те. Юунаас явсан дээр юм шиг байна. Одоо эндээс явъя мавъя гэл яриадсан. Тэгсэн чинь хажууд нэг найз нь байсан гэж аахгүй. Тэгсэн чи тэр найз нь чи байж одоо битгий яв гэл найз эмхтэн заяа. Чамд одоо нэг хүн хурж ирж айгуу тийм том expensive gift өгөх гэж байгаа гэсэн. Айгуу тийм үнэтэй бэлэг чамд package авчирж өгөх гэж байгаа гэсэн. Тэгэхээр битгий яваараа тэр хүн одоо ирнэ гэсэн шүү гэл байлгаадсан юм байна гинэ. Тэнгүүдээ тэр найз нь бүр ингээд жоохон сатааруулахын тулд ч юм уу те ингээд өөрийг нь байлгуулахын тулд Starbucks-аас нэг тийм одоо уух юм авч өгөөд нэг чихмэл тоглоом авчирж өгөөд тэгээд энэ эмхтэн ингээд уух юм аваад тэгээд чихмэл тоглоомтойгоо ингээд хүмүүсийн одоо лайв дээр юм яриад байжсэн гинэ. Тэгсэн чинь удалгүй яг мотоциклтэй нэг залуу хурж ирээд салон руу явж ороод эхлээд асуусан гинэ. Надад танд өгөх одоо танд хүргүүлэх package байна. Та өөрийнхөө нэрийг одоо confirm хийгээд хийжээ. Та Valeria Marquez мөн үү гэж асуусан юм байна. Тэгсэн чинь тийм би мөн гэж хэлэнгүүт confirm хийсний дараад нь тэр залуу шууд ингээд буу гаргаж ирээд өөрийнхөө цээж нь хэсэгт нь нэг удаа буудаад толгойд нь 2 удаа буудаад алсан байгаа хгүй юу. Яг лайв дээр нь. Тэгээд ингээд нөгөө залуу моцоклон дээр суугаад гарч яваад надад зогтчихсан. За тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь юу гэж манайхаа хүн одоо тэгээ нөгөө найз нь тэр салон дотор байгаа штэ. Хэрвээ тэгээ найз чинь буудуулвал яах вэ? Хүний одоо ер нь reaction дээр тэр бууг хараад яах вэ? Орилох те. Гэл орилно үстэ. Тэгсэн чинь тэр эмэгтэй ямар ч уйлсан одоо орилсан энэ тэр юм байгаагүй. Зүгээр хурж ирээд тэр унчихсан байгаа уцыг нь авчираад аваад лайвыг нь end хийсэн гэж аахгүй лайвыг нь дуусгачихсан. Тэгээд лайв нь дуусчихсан. Айгуу сонирхолтой. Тэг хүмүүсийн бодож байгаагаар бол энэ эмэгтэйг сэжгэлж байгаа. Тэг яаж яагаад энэ эмэгтэй ч тэгдсэн штэ. Өөрт чинь ингээд айгуу том одоо үнэтэй бэлэг ирэх гэж байгаа, package ирэх гэж байгаа. Тэгэхээр байж хүлээж гэдэг ингээд байлгаадсан. Тэгэхээр угаасаа амар нотой байгаа зү. Тэгээд орилж морлоог нь харахаар угаасаа амар нотой харагдаж байгаа.
Тэгээ түүнээс гадна энэ нэмэгтэй ингэж яриадаг байсан юм л да. Нас урахаас өмнө лайв мав дээр яриадаг байсан. Өөрийнх нь X нь жоохон аюултай хүн. Тэгээ би X-ээсээ айгаад байна энэ гэл ярьдаг байсан гэсэн. Тэгээ ер нь би өөрийнхөө миний одоо амь нас ингэ дэнжерт байгаа юм шиг санагдаж ин тэр гэж ярьдаг байсан гэсэн. Түүнээс гадна бүр яг энэ лайвгаа хийж хат нэг удаа тэгээ тоглоом хийсэн юм байл да. Хөө ингэ надад хүн юм авчирж өгөн гэдэг ахын бараг би намайг хурж ирээд алах гэж байгаа юм шүү гэдэг нэг худлаа зүгээр тоглоом хийгээд өнгөрсөн гинэ. Тэгсэн чи яг тэр нь үнэхээр яг биелсэн байгаа байхгүй. Үнэхээр л яг өөрөг нь хүн алах гад зүгээр пакэж нь өөрөг нь алах байсан байгаа байхгүй. Тэгээд хүмүүсийн одоо яригдж байгаа зүйл нь болохоор энэ эмэгтэйгийн X нь болон тэр найз эмэгтэй нь хуйлдж жагаад нийлж жагаад энэ эмэгтэйг алсан гэж бодож байгаа. Тэгээд ер нь тэр X-ийг энэ эмэгтэй найзтай нь явуулдаг байсан гэсэн тийм бас яриа гараад байгаа юм байлаа. Гэхдээ энэ бол одоо цагдаагийн газар яг одоо мөрдөн байцаагаад investigate хийгээ явж байгаа ямар ч тийм хариу албан ёсны хариу гараагүй байгаа. Гин бурууд нь хэн байсан, бууцсан хүн нь хэн байсан, тэр эмэгтэй холбоотой байсан уу үгүй юу гэдэг те. Тэр мөр нь бол одоогоор шийдэгдээгүй байгаа. Ямар ч гэсэн ийм маш харамсалтай зүйл болсон байна. Үнэхээр харамсалтай. Тэгээд ер нь тэ бас олонний нүдний өмнө байна гэдэг чинь айгүй хэцүү шүү дээ. Ялангуяа иймэрхүү олон хүн амтай улсад бол тэ муу хүмүүс зөндөө байгаа. Тэгээд бас ингээ лайв майв хийгээд бол бас арай жоохон айгүй эвгүй гэж боддог. Тэ яг өөрийнхөө хаана байгааг хүмүүст харуулад тэгээ өөрт чинь дургуун хүмүүс зөндөл байгаа байлгүй дээ тэ. Тэгэхээр I don't know. Ямар ч гэсэн ийм амар харамсалтай хэрэг болсон байна. За манайхаа ингээд та бүхэндээ ийм олон мэдээллүүдийг өнөөдөр weekly recap болгоод орууллаа. Тэгээ та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэв бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоб болгонгаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.